байцгаана уу сонсогчдоо юу байцгаана? Everyways podcast-ийн 6 дугаар хэлж байна. Өнөөдрийн подкаст-аараа аяллаа бүр фанерс юмнууд ярина. За, та хоёр юу байна? 7 хоног хэрхэн өнгөрөв? 7 хоног ханиаданд дарлав. Чи коронавирус гэж. Маск зөө. Харт амар ханиад байлаа. Инженер юу байна да? Тэжиг шүү. 7 хоног жоохон амарлаа. Гой мó Амарлаа. Амарсан чи амралтын ядаргаа орг боллоо. Орой унтаж орой босоодсэн чи амар амралтын ядаргаа боллоо. Нэр тэгтэгтэй. Тэгтээ ядарчдээ шүү дээ. Үгүй яг тэгтэгтэй ингээ хуцнаас аппликейшн орнд байгаа телевизэр үзэл ингээл гацгатаа тэгэл орой унтаал тий. Эсвэл зарим нь үе яд шүү дээ. Инстаграм орсноо гарангууд Одоо хаангуудаа буцаад инстаграм орсон шүү дээ. Инстаграм ороод фэйсбүүкээс буцаад инстаграм ороод яг нэг юм байд шүү. Тэгэхээр амралтын үед тэгж амарч явах тэр гадагшаа гарахгүй бол ер нь яастай байл. Гадагшаа харж коронавирус Яг гадагшаа гарч аялах хэрэгтэй. Айл. Гэтэ одоо коронавирус илэрсэн газрууд руу бүх аялаарай. Тэр бүх газраар бараг илэрсэн. Тийм бараг. Бид гурав аялын талаар уулын яриад хэрхэн хямдхан аялах уу, аялах гой зөвлөгөөнүүдийг хэлье гэж бодсон боловч коронавирусын дэгдэлт байгаа учраас дараагийн дугаар дээр оруулъя. За харин энэ удаа юу ярих вэ гэхээр бид гурав өөр тохиолдсон, аяллаа үе тохиолдсон хөвгтэй ч юм уу, хөвгөлтэй ч юм уу, гонигтай ч юм уу тийм явдлуудаа ярихаар шийдлээ. Тэгээ бид тохиолдсон хөгжилтэй явдлаа. Группээс. За. Эхлэх үү? Эхлээд юу вэ? За. Сонь идчихсэн юмнуудаа яриа. хүний мах Oh my god. Каннибализм. За би болохоор юу гэсэн хятадд байхад нэг юм сонио хүний мах далаад утсан хүний мах уу тийм амар те. Нэг би яг юу гэдэг юм бэ? Дүрслээ заяа. За уртан заяа нэг юм 7-р хурууны урттай. Зузаанаараа нэг 2 хурууны зузаатай. 2 хурууны за. За тэнгуүтэй юм гүлхөр бандгар хар өнгөтэй. гүлхөр бандгар. Тэгснэ юм ивэртэй юм шиг за. Юу амтэр. Дом юм шүү. Нөө дом биш ээ. Тэн гэсэн бүгд хамгийн өмнөтэй хоолно гэж онцоо хятадтай. Яг нэг тийм юм зав цэлцгнүү шиг за жили маяг. Цахаан цагтыг заасан юм уу? Тэр шиг зүг штэ. Шимэгч биш үү? Мэдхгүй тэгээ магадгүй шимэгч нэг юмд юм наал тастай байдаг гэж байгаа байхгүй юу? За. Тийм амтан идэх гэж үзсэн. Гэхдээ идэг үлтэй шиг зүгээр ингэж яг идэх гээд ингээд try хийсэн. Нөгөөд ингээд үсээд ингээд тэгээ бүр хамгийн үнэтэй нэг тийм юу гэж байгаа байхгүй тийм шүлтэй ирдэг. За. Шүлийн нөө гэсэн. Тэгээ би жоох шүлийн нөө. Чи миний орнд юм даа. Амсч үзэн. Худлаа яа. Би хохоо идэж үзсэн. За ямар хаа? Мэдгүй. Юу мэдгүй гэж. Солоос зөв панчанаар өгдөг хөө зарим газар. За. Тэгээ харсан чаа юм хөтөл байсан л да. Тэгээд өчгөл санагдсан шүү дээ. Эцэн үү? Эцэн. Ямар сан? Зарилж байгаа гэсэн. Ямар шавлах гэсэн. Зөв зөвлөх. Зөвхөн. Ямар шавлах гэсэн зөв зөвлөх. Нэг чамд. Тэгээд дараа гизч чинь өгдөг юм. Нэг ширхий эзэн болохоор яач. Тэр нэг 2 см ортой юм жижигхэн. Зааварсан. Аха. Би бүр амар тэмэг мэдсэн. Тэр чинь гэхдээ нэлээд нөгөө яг хятадын бүр нөгөө зах нутагт байдаг хүмүүсүүд цагаан сарын үеэр бэлтгэсэн гэсэн байхгүй юу. Тэг ингээл эхлээл нэлээд зүгээр ингээл бах цах үйжсэн. Тэгснээр дунд нь цакуск ороод ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд дахиад нэг хөлнүүд. Тэгээд дахиад нэг хөлнүүд юм нэг цуунд ингээд нэг юм үксүс алюминий цуудад төстэй цуунд ингээд хамталсан. За. Тэгээд би ингээд нэг яг нэг гэрээ эзэн нь ингээд хамс ихэр чинь манай ингээд айгүй гоё уламжлалт аргаар хийсэн энэ төр гэл амар тэгэхээр хамс ихээр хамс уу. Тэгэж би хуруугийн хатад тасаж чадахгүй штэ. Oh my god. Ингээд бүх ингээд юунууд яг уртлын нэг гიშгдэг хөлийн хэсгүүд сарваатай. Сарваан. Тэгэхээр мэдээж би хамгийн эхлээд үзүүрээс нь ингээд ингэхгүй юм. Тэгсэн чинь хомс нэрээс тараад тэгээд бүр ингээд хомс бүр ингээд заа ингээд хомсоо шиг зүв зүв заа.
ингээд түлхэгдээд тэг ингэсэн чинь яг хумсын идчихтэй. Би тэг дахианы хумс авахгүй бас өтөөс бас яах вэ? Тэг чинь бас подкаст биш тэ. Хумс бол хамгийн хумс идсэн чинь ингээд ийм зөөлхөн зэ тэг ингээд амаа ингээд хоёр төв шиг хавралдуулсан чинь ингээд яг төмсний нох шидэж байгаа юм шиг тийм эсэглэн тэг дуустал ийцэн. Гүү тэгэл нэг өөрийнхөө нэг аргыг хэрэглээл доошоо мошоо нөгөөхөө хайж баяад тэгээд гарсан. Өшөө нэг юу байлаа. Төй гэхгүйсэн. Шүний хүнийх доорсонд. Яг тэр чинь нэг том биш болохоор бас нэг гаргаж чаар биш. Айгүй сонио. Шууд эргэж мэгсэн юу гэж бодгосон. Хүмүүс чинь ингээд сонио ингээд нөгөө хүмүүс ингээд хумсаа өрөхөр ингээд үүрдэг шиг үүрээд ингээд аманд ингээд яа ингээд нэг тийм айгүй хурдан шингэжтэй юм билээ. Айгүй сонио юм билээ. Ийм нундаг путер маркийн дөө штэ ер нь бол тэ хумсны путер. Тэ нэг тийм сонио. Надад би тэрийг юусэн марцдаггүй маа. Дахианы хөл идсэн нэгэ. Тийм яг угаасаа юу гэдэм шүү. Одоо нэг өсөж одоо нөгөө нэг ингэж хөгжсөн орнуудад тийм чам үүддэг. Манай монголчууд болохоор ч одоо тий хонь байна үхэр байна. Иш хараал морь иш хараал. Морьж авчин ямаач авч. Хэмээ авснаа авч. Бид нар чинь бас нэг тийм сайхан ингээл тэдрийг бид нар шавж орхоо гэл бид нар шавж орхоо иддэг болохоор бидэрт муу харагдаад тэд нарт бас муу харагддаг гинэ манай хоол тийм морь иддэг юм биш үү? Солонгосч. Үсээ морь ихгүй ч. Иддэг морь байна. Тийм амар гэсэн чи бүр ингэ бангаа. Одоо жишээлбэл бид нар нохооны мах иддэг болохоор хятадуудын нохооны мах ингээд улсууд баг хамгийн юу нохооны мах иддэг юм л. Нохооны махыг бүр амар байдаг. Яг нэг олон хүмүүс иддэг юм шиг байлээ. Зүгээр нэг ганц хоёр иддэг бүл хүмүүс иддэг. Тийм. Одоо яг тэднэрт бол яг тэгэл санагддаг ах те. Бидний одоо те тийм манай хоолноос заяа. Манай хоёр хоол орсон байна. Bizarre дотор заяа. Ямар ингээд эхний эдийн жоо хэмжээ санаад ийлээ. За 7 өнөө 8 нэг нь хоньны хугасан толгой заяа. Сайхан штэ. Тийм, хоньны хугасан толгой гэсэн чинь нөгөө ингээл тэр нөгөө нэвтрүүлгээр ингээл пүү па амар яаж иднэ мэднэ ингээл те. Тэгээд дахиад хаана нэлээд очисон чинь хоньны хугасан толгойн хил мэлүүдийн бүгдийг ингээд толгойтой биш тусна ингээд гой тусцсан. Нүд бүдийн тавьсан нөгөөдөл чи ингээд нүдийн идгээд ингээд бүр ингээд хүс мүс нь гоожоод те. Тэгээд бид нарт яг нөгөө ингээд шохоо шавчиг. Тэгээд дахиад нэг хоол юу байсан бэ гэсэн чинь нөгөө нэг яг манай Монголтой ойролцоо амьтан дөө байсан. Илбэнхийг нөгөө ингээ ингээд яа нөгөө incredible дээр нөгөө жоохон babyтэй ингээд зудлаад байдаг шүү дээ. Тэр илбэнх ингээд яхаар ингээд хуухлаад ингээд шахаар яг тарганы бодог шиг. Таргуу. Тарганы бодог шиг. Тэнгүүтээ тэрийг болохоор баг тийм бодыг зүгээр мүгээр гиснээр нэр энтэйтэй хаан тэгж идэж байгаа илбэнх. Тэр чинь нөгөө нэг аялын нэвтрүүлгээр нөгөө bizarre foods гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр хаанах гэж идэх юм бол бодвол илбэнх амьдарч байгаа газар хаагур яг bizarre foods гэдэг нэг халзан толгойтой нэг залуугийн нэвтрүүлэг аваад энэ тийм дандаа сонь хоолой гэдэг шараад шаардын тэр залуу чи илбэнх тэгснэ дараа нь Монгол ороод ирсэн. Монголын хуухсан толгой тэгээд харганы бод гэсэн. Сайхан хоёр хоол байна. Тийм, тэнгууд яг нэг байгаа л да. Яг шиг бид нар илбэнхийг хараад oh my god илбэнх хөөрхөн амт тэгээд эднээс таргыг байгаа л гэж л байна. Тэр нөгөө тэрүү амьдардаг хүмүүс чинь усан хаад шүү дээ. Тийм. Тийштэй усан хаа лам хоёр аяг үржүүлдэг шүү дээ. Усан хаа яг дахиад тийжэж авах шиг тийжээд байдаг. Тийм гэснээр юм шиг. Тэр чинь уусаа нэг тийм бүр traditional хоол гэсэн шүү дээ. Заах шүү дээ. Тийм. Тэгтэл бас амар хоолой байна. Тэгээд нөгөө нэг хятадд бас нөгөө нэг миний нэг айгуу сонио дэлгүүр дотор нь байдаг сонь юмнуудаас нөгөө вандуутай сонгонтой зармаг. Тэгэхээр би бүр пүү паа гэлээсэн. Сүүл рүүгээ заяа би хамгийн түрүүнд тэрийг авдаг болсон. Яа сонио амт нөгөө хүн ингээд тасдаг шиг ингээд build-up хийгээд. Тийм удаан байгаад ангууд ингээд тухайн зүйлээ тасаад бас их сонгоны тийм хурцаанд вандууны тийм хамт чихэрлэг юмтай нийлэхээр айгүй сонин гоё идэж үзээгөө нөгөө англичууд чинь бид нар шиг нөгөө сүтэ цай гэдэг шиг ингээ хар цайнд дэрсэн цай байдаг тийм хятадууд болохоор нөгөө яг бас хар цай сүтэ цай дээрээс сахар нэмждэг штеп тэнгүүд бид нар сахартайг идэж чадахгүй тэнгүүд нөгөө хятадууд болохоор манай сүтэ цай давстайг нь пупа гэд
Яг тэрэн шиг нэг амтын жоохон ялгаа. Тэгээ жоохон удангуудаа тэгээд нөгөө сахартай сүтэд цайж дотроо бүрхээ өгдөг лээс. Нөгөө нэг сор баба юу? Баба илээ. Bubble tea. Тийм. Шинэ Таиландаас гаралтай шүү дээ. Bubble tea. Тийм. Орол ришгээ Таиландын ан дээр тэр гараад шүү дээ. Яа bubble tea ямар санагдчихлаа. Тэр чинь анх эхлээд очиод бас амар пупа гэл. Тэгээд би насуцээс чанаад нөгөө өрөөний хохинд өгсөн чинь юу пупа юу тавс яах гэж давс хэд ямар гинэс гэдэг ингээ гахаад байгаа байхгүй. Fuck you. I put salt. Нөгөө хүний амт өөр юм шиг ба тий. Харин тийм. Бидний иддэг нөгөө одоо бидний арцтай нөгөө нэг цаймаа арцыг бүр амар зүйл. Хөөе. Харуулт амар дор биш. Харуулт даа. Яа. Би нөгөө яг үйлдвэрийнх чинь гоё идэг шүү дээ. Яг хөдөөнийх чинь тостойгоо тэгээ загсаж явахдаа ингээд тос нуурсаад байгаа. Амар өндөр үнэтэй идэг шүү дээ. Би тэр ингээд аваад нэг өгт компьютер залж хамрынхаа ордоор ингээд гүйлгцсэн чинь. Ингээд бүр биеийн муудаад харин угаасаа арс марч бүр яг юм шивэр шиг үнэртэй юм шүү те. Манай ингээд ажил дээр ингээд сууж байгаа ингээд нунтаг арс ингээд хийгээл манай ажилч найруулал байхгүй манай хажуусаа юу шивэр үнэртэй юм юу нэг арс гэдэг чинь. Харин тэгсэн чинь би тэнд чинь нэлээд олон орны оюутнууд байсан л та. Гэхдээ арт амар дуртай нэг газар заа нэг охин байхгүй юу? Надаа ингэсэн би манад бас ингээд traditional бидний амар дуртай нэг хоолыг манайх ингээд бэлэн хоош ингээд байдаг гэд би чанж өгье гэл ингээд чансан байхгүй юу? Чанж дуусан гутаа дээрээс нь сухаар хийгээл маа гэл ингэсэн чинь арт заяа. Махта арт гэдэг шүү дээ. Тийм. Яа. Махта артны яг авч заяа. Тэр ингээд пакетлаад яг нөгөө бэлэн хоошиг болгоод ингээд шууд зүгээр ус дотор хийгээд ингээд чанчдаг. Тэгээд дээрээс нь сухаар шийдээд ингэсэн чи би аарцсан юу танах бас ингэж ууд юм уу тийм гэтээ манайх чихэрдэгч паа юу чихэртэй тэд нар чихэртэй удаггүй тэнгүүд бид нар чихэртэй удаа ингэ дахиад ингэ зүрх амтны зүрх хараад тийм тэгээд нөгөө охин ч надад баахан нэг тийм юу өгөө тэрий чин зөндөө яасан стрестэй гоё Монгол яг тийм гоё махтай харсны амтаар ингэ чанаад дээрс нь сухаар шийдэл өстэй гоё юм лээ сухаар гэж хэлээ. Хатаас нь талах маяг. Төхөөгөн зээсэн талах байж шүү дээ. Одоо нэг снэк болгоод байсан шүү дээ. Гоё шүү дээ. Гоё арттай. Гурилтай шүл гоё шүү дээ. Яа. Чи арттай тийм махтай болно доо. Гоё шүү дээ. Гоё. Тустай байсан л дээ. Харин одоо яг тэгж бас зах зээлээр гарах хэрэгтэй ах уу тий. Би бас тэрийг айгүй гойсон. Би ингээд санаа. Утгачдаг гэж сонсоод бизнес санаа болоо. Шууд ингээд утгачдаг. Амар гоё. Бэлэнний хоолнууд байдаг шүү дээ. Тэснэ бас өөр дабав юунуудтай. Ногоонуудтай. Ногоо гоё. Тэгтээ айгүй санаа өргөц гоё юмс таалгацэл. Фокус. Тийм. Харин тийм гоё гоё байна. Яг газар хоол их байна, идэх юм ч их байна. За өөр сонирхолтой гоё идчихсэн юмнууд юу вэ? Өө нэрээ нэгсээс зарим газрууд нөгөө хямууд нь чихэртэй байдаг тий. Мэдгүй. Би Монголоос өөр газар хямд иддэг. Хямд ихтэй жоохон муутай. Аюух нитриттэй. Өдөр амар хоолны талаар юм. Хоолны талаар юм. Ер нь хоолны талаар юм ярих уу? Чиний дуртай олч юу вэ? Би юу? Сарадын дуртай олч юу вэ? Би бүх хоолны дуртай. Тэгэхээр би паста нэг дуртай. Паста. Паста гоё. За чи өөр ямар хоол дуртай? Би ямар сайн гоё сайн юм бэлгөө. За өөр шүлтэй олон дуртай. Би бүх олон доо. Чи махан дуртай юу ногоон дэл махан махан дуртай. Махч юу нөө? Би махч юу? За махч нөө. Чиртэй бол ер нь хийддэг. Шоколад бол ялангуяа нэг хийддэг. Чиртэй юм ер нь хийддэг. Ер нь давстай юм шиг ер нь хийддэг. Чи тэгвэл нэг мультиплай юм шүү. Тэг ер нь салбар болмаслаа. Салбар болоо махны салбар. Энэ салбар болмаслаа. Тийм баггүй амьд чадахгүй сан юм аа. Жиг Монгол хүн яа. Харин тийм ээ бас дулаархан байж чадахгүй. Би бол веган болж чадахгүй хөө. Би бас чадахгүй байлээ. Ерөөс чадахгүй байлээ. Чадахгүй байлээ гэж үзсэн. Үзсэн ч гэжтэй зүгээр нөгөө нэг яг гоо тэгэл чадвал чадна л та. Нөгөө нэг жоохон бахад ээж аав нөгөө нэг яасан бурхан яасан үний яасан өдөр нэг нэг өдөр цагаа бэлтгэж шүү дээ. Тэгээд хэлсэн. Ерөөсөө чадахгүй байлээ. Өглөөс хойш ингээд юм идэх таам бүртлээ цагаан болоод та. Тэгэл мах идэхгүй бол бүр ингээд биеийн ингээд нэгч мэхэл тэгсэн чи аав болохоос өөрөө ажилдаа яваад
өдөр диско юу ацгс хоол аваад ицгс хоол тэрийг хэлээгүй. Арай гэр зүгээр амар унгаад байдаг. Махаар унгаад. Ээж дээр махагдсан байна те. Тастай. Энэ махны өнөр байна шүү. Угсны тоос зэрэг ааш. Дахиндаа боловсруулаад дүү шинжлэх хийсний өөр дөө да. Тэр Крис Рок шиг Мадагаскарын нэг зебрагийн хоолойг оруулсан чинь Крис Рок те. Крис Рокийн нэг шоунд дээр чинь тэгдэж нэг үнэрч чинь. Шороо гэж ингэж үнэртэй. Тэдэн метрийн цаанд тарих бай. Тэдэн метрийн цаанд хар эрстэн дахиад гинэ. Юу ярьж байгаад юу ороод. Ямар хоол дуртай вэ гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тий. Аяллахаа хоол ярьж ирсэн амар шалгал байжлаа. Би яасах чилээ таяраас. Хоёр нэг аялж байхдаа ингээд хоол хийж үзсэн үү? Хоол хийж үз аялж байхдаа юу? Аялж байхдаа хоол хийж үзсэн яг махаа аваад ногоогоо аваад. Би зүгээр хард зогссон. Шөөрөө л хийгээгүй. Хар зогссон. За. Яс өөр хийгээгүй. Юу хийж аваа? Чи солонгос цагтаа хийж аваагүй юу? Тэгтээ чинь би сүмцэн суралцаад амьдарч ирсэн шүү. Гэтэл нэг ч удаа хийгээгүй гэж удаан гадаад бол хийсэн мэдтэй. Хийсэн. За ямар юм ингээд өөрөөс Монгол махнаас өөрөөс надад нэг өөрөөс юм болчихмаар. Гайгүй. Гэхдээ яг солонгос нэг хөхрийн мах гэж хүнтэй мах хацсан. За. Тиймээс болохоор нэг тийм өөрч гэхээс л яг адилхан санагдсан. Адилхан санагдсан уу? Таны махыг авч үзсэн үү? Хөхрийн мах авчихсан. Таны мах юм. Таны мах гэдэг ирсэн л дээ. Хөхрийн мах. Ногоо хоол ихээр амтан нарай нэг өөр одоо ч л ингээ аялал маяг нэг баярын үе муу ярьж юм цагаан санаад хараад нэг бууз хийж юм би тэгэхээр бууз чинь нарай өөр амтан шиг санагдсан. Хоошорстай амар хамттай болчихсон. За яг харин би наадах чинь гайхаад надаа ганцхан тохиолдол. Фак гэмээр санагдсан. Ямар амттай. Хоороо хоосон. Сайн уу мэдгүй ерөөсөө тийм нөгөө Монголд ингээд хоошрол гоё юм гэдэг нэг тийм тастай мас тас басан. Тийм ерөөс тийм хүслэг биш үү? Би наадах чинь гайхаад нэг юм бууз хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд угаасаа нэг тийм нэг махан ингээд нөгөө өөхний салгаад хаяад байсан байхгүй. Нэг л өөхний салгачиж байгаа. Тэгээ юм нэг юм. Тэгээ зарим нь угаачиж байгаа заяа. Зарим нь угаадаг юмнууд байгаа. Тэгээд нөгөө нэг юу. Тэгээд гурил нэг юм жоох юм. Чихэрлэгдүү хөөсөн дүү юм шиг. Яг чиний хэлэх нэг хоосон дүү яг нэг тийм шүл мүл юм ухахгүй заа нэг тосмоос ялгахгүй. Гой нэг юу гэдэг штэ. Нэг цаана гой нүмжигтэй байдаг ш. Нэг тийм юм байхгүй заа. Нэг сонин байн шидэж байгаа юм шиг. Жижиг байшнууд хийж байгаа шиг юм том бууз хийж байгаа юм байна. Тэр уусаа тэр уусаа махных нь өөхөн нэг ялгаа авч гарч тэр мах чи ямар ч юу гарч ирэхгүй гэсэн тосмос юу гэдэг тийм. Тэр аяллаа угаасаа салсан зүйл бол хоол доо. Хоол муутай газар аялах нь үнээр хэцүү юм лээ. Надад Хонконгт яг тэгээ санагдсан. Хонконгоор ч хоол муутай газар санагдсан. Миний хувьд би магадгүй өөр гоё хоол олж идэж чадаагүй бай. Миний хог гаж. Тэгтэл хятад матад явах лээш ингээл нэг хятад хоолны газарт ингээл нэлээх байдаг шүү дээ. Тэнд ягаад ч мөрөөсөө олж байгаагүй. Тэгэл дандаа фаст фуд, Макдоналдс, Шинай нэрийг л орж ирсэн. Тэр олж гоё шүү. Гоё шүү. Таад тэгвэл яг аяллаа турш ингээд болж исэн бүр нэг амар одоо бол мартдаггүй зүйлүүд юу вэ? Яг болсон. Доктор. Би нөгөө Train to Busan 2 үзсэн бах те. Юу ба? Train to Busan. Тийм. Train to Busan гэж нэг галтэрэг байдаг штэ. За. Тэр галтэрэг KTX гэдэг байхгүй. Хортны галтэрэг. Би яг Сөүлөөс өөр хот руу явжсэн. Тэгээд анх удаа явжсан. Тэгээд тэр дээдлийн нэг суудлын дээдлийн тавир дээр болохоор зөвхөн одоо цүнх юм уу? Одоо өөрдөг цүнх юм уу? Тийм жижиг цүнх хөл тавих хэрэгтэй байхгүй. За. Чи би тэрийг мэдхгүй. Чимнаа авчихтаа. Йоо, солиотой яах вэ? Сажнаас солонгосчдыг нэлээд зохио. Тэнгүүт би нөгөө солонгос төрийг мэдхгүй. Тэгээд таахгүй зүгээр. Энийг тавьж л хамаагүй гээд тавьчихсан. Тэгсэн чинь нөгөөх нь ингээд 50% ингээд агаар дээр зэ. 50% ингээд тавир тэрэ. Тэгээд би бүр за энэ яг унц ч магадгүй дээ гэж бүр хаацтай яг унаад нэг нам хэрэгт оруулах юм байна гэсэн чинь. Тэрний үн дондоо явж хат энийг буулгах гэдэг бодчихсон. Тэгсэн чинь бүр үүдэн тавих хэрэгтэй. Бүр ямар тэний харагдсан болоо гэж бодчихлаа. Яаж бодох тийм том чиндараа тэр дээш хагаш тарьдаг гэнэ. Батах хахлах гэж бодсон. Чи богонд орохоор тэрийг доошоо хийдэг үстэй ер нь бол харин тийм.
Яа энэ ханиад бүр нэг аллаа. Корона. Сарал ямар гоё болчихсон. Тэгээ миний бол бүр одоогоор болсон хамгийн аимшиг адал явдалтай юу бол замын үед adventure time байна. Түрүү жилийн 10 сард би найзлуудаагаа хамт хот руу алсан байхгүй юу? Тэгээд юу яаж явсан бид хоёр. Зүгээр л яагаад тэр чинь нэг ямар өдөр болоо уус тунсан баярчлалын 2 өдөр амраад тэгсэн чинь амралтын өдөр та нэг 4 жилээ 5 өдөр амрах болсон. Тэгээ би бодож за зүгээр гэртээ байж хахаар зөв нэг тийш явах явчаад иргээд тэг ингээ харж байгаа хоёр хохот явъя гээд тэмүүтээ шууд оройныхоо шууд билет вагоны билет аваад замын өдөр хүртлэхээр тэгээ купенд биш бүр нөгөө палскатн дотор сууж явж байгаа байхгүй бид. Тэгэл очиад тэгэл нөгөө нэг машинаараа юу гараад хилмэл гараад тэгэл хоттой ус 9 минут очиж чаа. За тэгэл тэнцэнээр 3 хоноод буцаал өглөө ерш Улаанбаатар руугаа явбаа. За тэгэл явсан чи манай тэр жолооч бүр амар удаан явдаг хүн за. Тэгвэл замаараа уулан 2 хүн 3 хүнтэй явах хэрэгтэй баг хэдэн хүнтэй яваад байгаа 6 мөр хүнтэй яваад байгаа маашин. Тэгэл нөгөө хүнээ аваад оройны 6 цагийн вагонд 90 дээр 4 цаг гэж ирж байгаа юм заяа. Тэгэл загаас нэг юм мэдчихэл тэгэл нэг Улаанбаатарын хил гарах машин олоо суугаал явж байгаа юм. Тэгэл яваал байсан чи тэр нь бас юу азгүй фейлээ. Явсан чи яалаа да эхнэрээ аавна гэж бас тэгэл тойрол за. За тэгэл ирээний юун дээр ашгүй гэж ирвэ гэсэн чи ёо. Манай чи амар те нөө ингэж тулж ингэж шууд хонсон. Тэгэл мөрөөл за тэгвэл хятадчаас бүр амар байж байгаа чинь. Тэнгүүтээ хэдэн цагаас хойш илээ 6 цаг 5:30-аас илээ 5-аас хойш машинуудыг ерөөсөөр оруулдгүй хил хаадаг гэд. Тэгэл бүр ингээл яг ингээ 6 цагт ингээ те вагонлгоод байдаг. 5 цаг бол 4 өнгөрч авахад ирээн дээр яагаад идэг бүр ёо. Би бүр ингээл заа ингээл өнгөрчихгээл. Тэгэл за юу гэсэн тэгэл хятадын хил гараад ингээл юу агаал явсан чи Монголын хил дээр очивоо. Тэгсэн чинь Монголын хил хаац. Яасан тог тасарсан. Би хэнийг ч орохгүй за бүгднийг ингээ хашааны гадаа ингээд юу яцсан. Тэг хүмүүс чи ингээ шууд машинаасаа буугаад шууд нөгөө хашааных нь үүдэн дээр очсон заа юу. Тэгээд угаасаа тэр яг хашаанаас Монголын хэллийн яг байшин хүртэл чи нилээн бас өөрхөн хэдэн метр байгаа хгүй нэг 200-500 метр энэ за. Тэгэл ингээл оруулахгүй та нар ингээл бид нэрээс 6 цагаас вагонтай штэ оруул гэдэг бөөн болж байгаа юм чи 8 мичтэй өглөө нь яваад шууд бараа татаад оройн ингээ явдаг тийм. Тэгэл ясан чи за оруул тог ирсэн юм байна гэж хаалга ингээл нэгдэж бүгд гүйж байгаа за бүр ёо би тэгэл нэг жижиг нэг цөөхтэй тэрийгээ байгаа зүгтлээ гүүгээл тэгэл хилтерс пикү тэгэл цаг харсан чи 5:45 болж байгаа 5:50 болж байгаа. Тэгэл за ёо ингээл арай гэж нэг юм штампад орлоо яг штампад харсан чи 5:50 болж байгаа за ёо. Тэгэл газ гараад байсан чи нэг автобус суул за яста вокзал руу яваа гэж тэгэл ингээл цаг ингээл бүр яг ингээд секундын ингээ харж байгаа юм чи ингээл тэгэл ингээд 5:58 болоо за 5:59 гэж зогсож байгаа юм шиг боллоо. Бүр ингээл амар цаа. Тэгэл ингээл яг вагоноос автобуснаас буугаад харцсан 6 цаг заяа. 6 цагаас вагон хөдөлж байгаа штеп бүр. Тэгэл арай гэж нэг юм нөгөө вагон дээр яг вокзал дээр очиод ингээд харсан чи хамгийн урт тохиогоо өгөөл шууд нөгөө нэг юунууд нь вокзал дээр хүмүүс нь тугаа өргөөл явдаг ч тийм бүр ёо. Тэгэл за яагаад л тэгэл гасны плюс суугаад нөгөө плюстэйгээ 140 км/цагтай хэвээр вагонтой уралдаж яваал тэгэл дараагийнх нь юун дээр нь ороод тэгэл купенд орсон. Манай купенд өөр хүн байж идэв. Яана. Нөгөө хөнгөөгээд цооцсон хүмүүс үү? Тийм. Бид юм уус. Байж юм шиг лээ. Уул тэгээ чиний ачаа машины дотор байгаа хэвээр болно. Үгүй байхгүй. Ачаа нөгөө гар ачаатай шүү дээ. Тэгээл шүү дээ нөгөө жижигэн цүнхтэй. Тэгэл уу яана уушлаар хахаас бид нар ийм гэсэн чил ста бүр ингээ босч. Тийм уурн за албатай юм шиг хүний купенд орж уучаад тэгэл ста проводикт хэлэл байсан чи за ингээ шилжүүлээ энэ тэргээл тэгэл вагонд саад ёо чиш. Тэгэл миний хоёлыг юу юм бэ? Би болохоор бүх ачаагаа дотор нь хийчихэд юун дээр төр зогсдог штэ. Тэг төр зогсдог штэ. Тэгэхдээ буугаад хоцорч жоод өсгийтэй гуталтай хөдөлжсэн болохоор өсрөхөөс өөр орхоос аргагүй. Миний хамт явжсэн охин бүүцтэй. Гэтэ угаасаа миний урд орж байгаа. Гэтэ тэг тийм амар хурдан хөдлөг байхгүй. Яг явж исэн. Тэнгүүд би гიშгээд орсон асуудал байгаагүй. Тэгтээ тэр нөгөө гიშгүүр тэр чинь бүргийн нөхөн. Тийм. Тэг хэрвээ би нөгөө өсгийтэй гутлаараа тэр нөхөнд ороод би тэрийг нэг хит хоног баймаа тэрнээс алж ингээд цачиж сэрэн. Гэтэ орхын хувьд л орсон. Гэтэ орхоос арга байгаагүй байхгүй. Яг тэгвэл бүх ачаа бүх юм тийм дотор шүү дээ. Төрөл нэг зогсдог чинь юу лээ хөөе. Тэр
мэдгүй яг дунд ирээн дээр зүр зогсдог шүү дээ. Алиан дээр тэр зогсдог шүү дээ. Тэгээ өсөрсөн чинь хэвээр нэг тэгсэн. Яа хэвээр тэр үед амар тэгэд өрөөд хүн байх гэх нөгөө юугаа купин уусаа бүгд авчиж байгаа шүү дээ. Купинийхэн хаа агуу явчихсан. Орхос үг харахгүй. Тэгээ хэрэг үлдэх юм бол ямар ч хичээгүй юучихгүй. Тэгэл өндөр тогтолтойгоо. Тэгээ өссөн багтаа тэгэл ам. Гэтэ Харлин чинь тэр Монгол руу шууд ирж мараад тэгэл ингээд зохицол байсан багтаа. Юмнууд да. За би тэдийн аялын талаар яриул зөндөө юм байгаа. Тэгэхээр үлсний дараагийн дугаар руу орлоо. Тэхөө өргөжлийг дараагийн дугаараас энэ удаагийн дугаараа ингээд дуусгая. Би тэдээс нэлээд хадуурч ярьчлаа уучлаарай. Тэгээ дараагийн дугаар дээр илүү их аялын, нарийн ширийн, гоё төлөвлөгөөний, гоё аргуудыг судалсан зүйлсээ ярихыг хичээе. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.